Дараагийнхаа бичлэгээрээ бүгдээрээ тавтаа морилцгоо. Тэгээд энэхүү бичлэг маань нэлээд спешиал, маш гоё бичлэг болно гэж бодож байна. Тийм болохоор та бүхэн маань бичлэгтэйгээ хамт байж дуустал нь үзээрэй гэж хүсэж байна. Мөн лайк дараарай, subscribe дараарай. Тэгээд бичлэгээ эхлүүлцгээе бүгдээрээ. Эний бичлэгийг штэ сүүлийн үед үзэж байгаа хүмүүс байх юм бол та нар бүгд мэдж байгаа байх гэж бодож байна. Тэгээ би гэрээнд төвшүүлдэг бичлэг хийж эхэлсэн байна. Тэгээд эндээ би нилээн хоббирсан, нилээн ингээ обсесд болоод ингээ орсон байна. Тэгэхээр яагаад орсон бэ гэхээр би энэ талын зүйлүүдэд нилээн дуртайгаа ерөн сүүлийн үед олж мэдлээ. Тийм болохоор ер нь үүнээс хойш ихэнх бичлэгнүүд маань гэрээнд төвшүүлдэг гэртэй холбоотой ч юм уу иймэрхүү төрлийн бичлэг болно ах гэж найдаж байна. Тэгээд хоолтой холбоотой бичлэгнүүд хоол идэг бичлэгийг бол юусаа хаяхгүй. Тэгээд гэхдээ ягаад сүүлийн үед хийхгүй байгаад байгаа вэ гэхээр манайх галт байгаагүй байгаа. Ягаад тэгэхээр шинэ байшинтай болсон. Тэгээд шинэ байшинд маань яг гоё тийм галтгаа хийгдэггүй байгаад байгаа байхгүй юу. Гэрээнд төвшүүлдэг бичлэгэндээ зориулаад нэг гоё бүтээгдэхүүн авсан байна. Тэр ямар бүтээгдэхүүн гэж бодож байна. Бүтээгдэхүүндээ төхөөрөмж. Ямар төхөөрөмж гэж бодож байна. Амар сүртэй яриад байхгүй юу. Гэтэ миний хувьд бол амар гоё зүйл байгаад байгаа. Амбонкси хийх гэж байгаа энэ төхөөрөмжөө би авахтаа бараг уйлгашгсан. Тэг бүр амар их баярлсан гэж боддоо ёо. Би одоо хүртэл ингээл амар гоё ингээ баяртай жаргалтай ингээл байгаад байна. Тэгэхээр бүгдээрээ яг тэр бүтээгдэхүүн юу вэ гэхээр харцгаа. Цараа. Тийм ээ энэ бамбугийн 3D принтер байгаа. Тэгээ ерөнхийдөө пластик маягийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх боломжтой, бүтээх боломжтой. Тэгээд өөрийнхөө хүссэн загвар, дизайн, өнгөөр, материалаар юм одоо болно миний хөө. Төгсөө. Энэхүү төхөөрөмжөөр бүгдээрээ гэрээнд төвшүүлдэг бичлэгэндээ зориулаад гоё зүйлүүдийг хийцгээе. Монголд яг нэг иймэрхүү төрлийн гэрээнд төвшүүлдэг бичлэг хийдэг ч юм уу. Энийг хүмүүст ингээд таниулж харуулдаг ч юм уу. Иймэрхүү бичлэгүүдийг бол хийдэг хүн бараг байхгүй юм бэлээ. Яг одоо unboxing бичлэгэндээ орцгоё. Тэгээ би бол яарч байна. Та нар ч гэсэн энийг харахаар яаж байгаах гэж найдаж байна. Машинаас өөрөө өргөж оруулж ирсэн юм чинь дийл баха. Oh my god. Oh my god. Каратрэ. Oh, хуе. Ямар хүндэмэ. Hi guys. Миний Монголда 3D принтерээр үйлдвэрлэж байгаа ширээний гэрэл буюу JL ламп маань шинэ өнгөтэйгээр бэлэн болсон байгаа. Silver өнгөөр нэмж байгаа. Ширээний гэрлээ ямар хуу шатамжлагтайгаар бэлэн болдгийг энэ хөвчлэгээр хүлээх боломжтой шүү. Тэгэхээр бүгдээрээ бичлэгэндээ орцгоё. За өнгө хараа бүтгэн. Ер нь байртай юм. Яг одоо бүгдээрээ энэ дээр харагдаж байгаа тренд календарыг хийж үзцгээе. Сүүлийн үед надаас маш олон хүмүүс асуугаад байгаа. Та нараас ингэж ер нь жоохон хоорондоо цогцохоор өнгөнүүд авсан. Гэтэ дөнгөж эхэлж байгаа учраас энэ ихний 4 өнгө байхад одоохондоо болох байх гэж бодож байна. Өөртөө таалагддаг өнгөнүүд авсан. Тэр газраас болохоор найт өнгө жоохон дууссан байх. Хар өнгө л үлдсэн байсан гэсэн. Тийм учраас мэтээс бол хар өнгөийг л авсан. Энэ силк энэ амар гоё плагин. Энэ амар гоё юм байсан. Тэгээд нарта энэ гэлтэнсэн сэлхэн байна. Унахгүй юу? Вау. Нарта энэ сэлхүнгийг хартай ямар гоё юм бэ? Тэгээд нэг юм дөрвөн төрлийн өнгийг авлаа. Одоо инсталлинг хийгээд туршиж үзэж байна. Утахгүй яна анхныхаа хэвлэлтийг нь хийж үзнэ. Oh my god. Ой. Нэг юм боллоо. Яар царилга хастай. Дөрвөн өнгөөр шууд нэг дор хэвлэх ингээ боломжтой. Тэгээд энэ дээр бас нэг илүү бас байгаа.
Нөгөө өнгөнүүд авсан. Силк нэ. Силкийн өнгөн бүр амар хүүхэн агаад. Энд орно штэ тэ нэг юм төмбөшг авахар болсон. Тэгээ төмбөшгөн дотор болохоор энэ материалуудаа бүгдийг хийн амар олон материал хэрэг болно. Ерөнхийдөө одоо дөнгөж эхэлж байгаа учраас яг ингээд амар тийм авсаар харагдаж байгаа. Гэхдээ л ер нь нэлийн хэрэгтэй болсон. Хайж байх янз бүрийн юмнаас ихсүүлээд. Одоо штэ яг анхны эвлэлтэд гаргах гэж юм. Тэгээд нэг хит хитэн юмнууд гаргах ёстой. Тэдрийг дээр харцгаая. За эхний хэвлэлтэд бүгдээ өгцгөөе. За иймэрхүү байдлаар бүгдээрээ гэрээнд төвчүүлдэг бичлэгэндээ зориулаад декоруудаа өөрөө гэртээ уурлаад, өөрөө ашиглаад, үйлдвэрлээд явах нэ. Тэгээд бичлэг маань ч гэсэн маш гоё явах гэж бодож байна. Тэгээд хамгийн гол нь гаднаас өөрөө хийж болохоор зүйлүүдээ худалдаж авахгүйгээр гэртээ ингээ үйлдвэрлээд, ашиглаад явна гэхээр маш гоё юм. Гэрээнд төвчүүлдэг бичлэг маань бүр амар левел ап болчлоо. Гол нь угаасаа тийм байгаа зү. Би яг одоо ингээд нэг юм хэрэгтэй боллоо. Тэгээ тэрийгэ худалдаж аваад захиалах гэж бас хид хідэн өдөр болно. Тэгээд миний хажууд миний хүссэн зүйл маань яг ингээ хөвлөгдөөд гараад ирнэ гэхэр чин үгээр хэлэхээр аргагүй маш гоё сайхан нөгөө надад бол үнэхээр тэгж санагдчихээн. Та бүхэн таалагдах юм бол комент хэсэгт бас бичээрэй. Тэгээд намайг бас маш гоё дэмжиж өгөх юм бол би цаашаа урам зориг ороод бас маш гоё зүйлүүдийг хий гэж бодож байна. Тэгээд гэртээ юу хэрэгтэй байна тэр зүйлүүдээ би яг одоо бас хэвлээд эхэлнэ. Гэхдээ тэрнээсээ өмнө болохоор энэ дээр хэрэгтэй одоо миний энэ принтерт хэрэгтэй заавал хэвлэх хэрэгтэй юмнууд байгаад байгаа байхгүй. Тэрийг хэвлээд команд өгөөд орхичих гэж бодож байна. Миний анхны хэвлсэн зүйл маш сайн бат бөх болсон байна. Тэгээд энэ зам маань болохоор декор болгоод нэг газар орхичиж гэдэг нэг газар тавьж болно. Хамгийн гол нь энэ миний хамгийн анхны хэвлсэн зүйл болохоор биэнд бүр хамгийн дуртай байх гэж бодож байна. Тэгээ дээрэс нь энийг болохоор түлхүүрний осор хийж болох юм байна. Өнөөдрийнхөө бичлэгтэй хамт байсан та бүхэнд бүгдэнд нь маш их баярлалаа. Миний бичлэг та бүхэнд үнэхээр таалагдсан байх гэж найдаж байна. Тийм болохоор та бүхэн маань лайкаа дараарай, сабскрайбаа дараарай. Би одоо энийг ингээ бүр унтуудлаа бүр бүгднийг ингээд деталь бүрийг нь бүр хараа суумаар байгаа байхгүй юу. Тэгээд баяртай.